Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За бид нар зорилгоор удирдуулсан амьдрал номын 19-р өдрийг үзэж байгаа. За тэгээд ер нь 18-р хичээлээс авахуулаад бид нар юу суралцж байгаа вэ гэвэл одоо сүм дотор одоо сүмийн гэр бүл дотор хэрхэн одоо хамт олныг бий болгох вэ, тийм ээ? Тэгэхээр энэ бол ганцхан одоо сүмийн доторх зүйлийг хэлж байгаа биш. Таны хувьд ер нь ингээд амьдралдаа хүмүүстэй хэрхэн харилцаануудыг бий болгох вэ гэсэн. Тийм үү? Бид нар өөрсдийнхөө амьдралыг харуул ер нь бидний амьдрал болж бүтэж байгаа харилцаа айгүй бага. Ер нь ихэнх харилцаанууд маань одоо эвдэрсэн, асуудалтай, тийм ээ, хоорондоо маргаан зөрчилтэй, үл ойлголцолтой, тийм ээ. Ийм харилцаанууд дотор амьдардаг. Тэгэхээр энэ хичээлүүдээс бид нар одоо юунд суралцж байна вэ гэвэл сүм доторх төдийгүй ерөөсөө таны амьдралд байгаа харилцаануудыг хэрхэн одоо амьд болгох вэ? Хэрхэн тэр харилцаануудыг сэргээх вэ? Хэрхэн тэр харилцаануудыг одоо бүтээн бий болгож бас түүнийг авч явах вэ гэдэгт суралцж байна гэсэн үг. Тэгээ бид нар энэ одоо 19-р бүлэг дээр бол хамгийн түрүүнд энэ харилцаануудыг бий болгож бас харилцаануудыг бүрэн бүтэн авч явахын тулд хамгийн нэгдүгээрт бид нар одоо маш шударга байх хэрэгтэй гэдгийг суралцсан, тийм ээ. Тэгэхээр энэ дээр бид нар одоо өнгөрсөн хичээл дээр ярилцсан, тийм ээ. Бид нар одоо гол нь юу гэж ярьсан бэ гэхлээр за ер нь бол бидний ойлголт бол ер нь ингээд маргах, зөрөлдөх, муудалцах бол айгүй муу юм аа. Тийм болохоор одоо ямар ч үнээр хамаагүй хоорондоо эвтэй одоо маргаан зөрөлдөөнгүй байх гэж бид нар ингээд амьдрал дээрх харилцаанууд болон сүмдэх харилцаан дээр дандаа нэг иймэрхүү хандлага маш их гаргадаг. Тэгвэл одоо тэрнээс болоод бид нар одоо ингээд зүгээр нэг ийм өнгөцхөн харилцаануудтай болчихсон юм тий. Тэгэхээр тэрний оронд бид нар одоо яг хайр дотор бие биендээ чин үннийг хэлдэг хүмүүс байх хэрэгтэй. Тийм ээ. Чи хүнд одоо яг тэр хайр дотор чин үннийг хэлж байж та хоёрын хооронд жинхэнэ харилцаа бий болд юм аа. Зүгээр л өнгөцгөн сайнууд чи минь одоо ингээд яваад байхад болвол ер нь жинхэнэ харилцаа бий болдоггүй маа. Тэгэхээр хатууч байсан, тийм ээ. Үннийг бие биендээ хэлж сурцгаая, тийм ээ. Энэ болохгүй байна. Энэ бол чиний энэ хандлагыг би буруу гэж бодож байна, тийм ээ. Яг би одоо өөрийнхөө амьдралаас харуул би эдгээр зүйлсээр би одоо алдаа гаргаж байсан. Би өнөөдөр чиний амьдралыг харахад би чамайг яг адилхан алдаа хийж гин гэж харж байна. Мэдээж чамайг энийг сонсоход одоо чамд хэцүү байгаа. Чиний дургуутсал төрж байгаа байх. Гэхдээ би үнийг чамд хэлэх ёстой. Яагад гэвэл би чиний найз учраас гэж, тийм ээ. Тэгэхээр бид нар бие биендээ тэр хүнд хэцүү байлаа ч гэсэн одоо тэр чин үннийг хэлдэг байж яг энэ чин үннийг бие биендээ хэлдэг харилцаа л яг жинхэнэ гүн гүнзгий утга учиртай харилцаа болдог. Тэрнээс биш бид нар зүгээр л одоо ингээл нэг өнгөцхөн зүгээр нэг сайхан харилцаанууд дотор яваад байх юм бол бидний хооронд жинхэнэ харилцаа бий болдоггүй гэж үзсэн, тийм ээ. Дараа нь өнгөрсөн 7 хоногт бид нар нэг зүйл дээр маш их чухалчилж ярьсан даруй байдлын тухай. Тийм ээ. Тэгээд бид нар юу гэж одоо энэ хэсэгтэр бид нар юун тухай ярилцсан бэ гэвэл за хүмүүс бид нар тийм ээ одоо тодорхой хэмжээнд бид нар бүгдээрээ ийм одоо нарциссист хандлагатай байдаг юм аа. Тийм ээ. Одоо нарциссист хандлагатай. Нарциссист хандлага гэдэг маань юу хэлж байна гэхлээр одоо ингээд миний ертөнцид би хамгийн чухал одоо хамгийн нэгдүгээр хүн байдаг. Тэгээ хүмүүс бид нар өөрийн мэдлэггүй дандаа л өөрийнхөө тухай боддог, тийм ээ. Одоо бид нар өмнө зөндөө хичээлүүд ярьжсэн, тийм ээ. Хүн тодорхой зүйл хийгээгүй байхад хүн цагийнхаа 90 хэдэн хувийг зөвхөн өөрийнхөө тухай бодоход зарцуулдаг гэж. Тийм ээ. Тэгэхээр бидний ертөнцид одоо миний ертөнцид бол би хамгийн чухал хүн.
Миний амьдралд тохиолдож байгаа зүйлс хамгийн том үйл явдал надад юу гэж санагдаж ийн тэр нь хамгийн үнэн гэдэг ийм мэдрэмж дотор бид нар амьдрдаг. Тийм ээ? Хүний мөн төрөх бол. Тэгэхээр одоо бид нар энэ үнийг бид нар нэгдүгээрт одоо маш сайн таньж мэдэх хэрэгтэй. Үүнийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тийм ээ? Ерөөсөө бид нар бол маш их өөр дөрөө төвлөрсөн тэгээ зөвхөн өөрийнхөө тэр нүдэрээ л энэ ертөнцийг харж амьдрдаг. Тэгээд одоо надад харагдаж байгаа зүйл, надад төрж байгаа мэдрэмж бол хамгийн үнэн, хамгийн зөв. Энэ над шиг харахгүй байгаа, над шиг одоо энд хандахгүй байгаа хүн бол буруу гэж бид нар үзэж амьдрдаг. Тэгэхээр даруй байна гэдэг чинь юу хэлж байгаа юм бэ гэхлээр бид нар өөрсдийн одоо энэ төрлөх энэ хандлагыг өөрөөр хэлбэл би одоо ингээд өөрийгөө би ухамсартайгаар зогсоож өөрийнхөө бодлыг би ухамсартайгаар хянаж шүүж зөв болохгүй бол би өөрийн мэдлгүй л яг л ийм байдал руу л өсөрч ордог. Ерөөсөө миний одоо төрлөх хүний одоо нүгэлт мөн төрхийн үндсэн хандлага бол ерөөсөө л энэ. Ерөөсөө миний амьдралд тохиолдож байгаа үйл явдал бол миний ертөнцид болж байгаа хамгийн том үйл явдал. Надад харагдаж байгаа, надад мэдрэгдэж байгаа, надад санагдаж байгаа зүйлс бол туйлын үнэн. Би бол энэ ертөнцид хамгийн чухал нь тэгээд одоо миний эргэн тойрон байгаа хүмүүс бол зөвхөн миний амьдралын туслах дүр төдийл юм. Дандаа ийм хандлагатай амьдрдаг. Энийг одоо ухамсартайч бид нар ухамсарлахгүй ч байсан гэсэн ерөөсөө л өөрөө ирэхгүй дандаа ийм байдлаар ханддаг тийм ээ. Хажууд байгаа хүний чинь амьдрал маш их гүн гүнзгий зовлон гониг учирсан тэр хүн хичнээн хүндийг үүрч явхад тэр хүний зовлон биш таны хуруунд орсон өргөсөл таны хамгийн их өвтгдөг. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар хамгийн нэгдүгээр даруй зантай байж сурахын тулд даруй хандлагаар аливаад хандахын тулд бид нар юуг ойлгох ёстой гэхэлэр миний өөрийн одоо би өөрийгөө л харж зогсоож өдөртөхгүй юм бол миний ерөөсөө үндсэн хандлага бол ерөөсөө л энэ. Тэгэхээр бид нар бүгдээрээ ийм нарциссист маягийн хандлагатай байдаг. За. Тэгэхээр би одоо үнийгээ би өөрөө мэдээд анзаараад одоо ингээ ойлгоод тэгээ би энэ байдлаа тодорхой хэмжээнд би одоо ингэж өөрөө жолоодож сурах хэрэгтэй. Тийм ээ? Одоо өөрийн мэдлгүй надад одоо ингээл одоо ямар нэг шалтгаанаар одоо миний дотор балжин юм дургу хүрээд байж болно шүү дээ. Тийм ээ? Одоо балжин юмд миний дургу хүрээд байна гэж бодъё. За тэгэхээр надад одоо миний төрлөх одоо гим нүгэлтэй хүний мөн төрөх бол яаж ханддаг гэхэлэр миний дургу балжин юмд хүрээд байгаа юм чинь балжин юм бинд буруу байгаа. Бид нар дандаа ингэж л ханддаг. Дургу хүрээд байна. Тэ? Тэгээ яагаад гэхэлэр ингээд гэд тэ? Тэгвэл одоо бид нар нөгөө нэг миний төрлөх хандлага бол айгүй их тийм буруу ханддаг шүү. Миний төрлөх хандлага бол айгүй нарциссист хандлагатай шүү гэдгийг би ухаарсны дараагаар бол би яаж хандах вэ гэхэлэр за миний одоо ингээд балжинууд миний дургу хүрээд байна. Тийм ээ. Яагаад миний дургу хүрээд байгаа юм? Юунаас болчихоо одоо яг юунаас тийм ээ? За тэгээд ингээд балжинам тэгээд ийм үйлдэл гаргаа тэрнээс болоод миний дургу хүрчихжээ гэдгийг би одоо ингээд олж штэ. Тэгээд олсны дараагаар би одоо дараачийн асуух асуулт нь за энэ балжинамын энэ үйлдэлд миний дургуутж байгаа дургуутсал нь зөв юм уу буруу юм уу? Тийм ээ. Энэ зүгээр нөгөө миний одоо нарциссист хандлага миний эго хөндөгдчөөд би одоо ингээд балжинам дургу хүрээд яваад байгаа юм биш үсттэй. Тийм ээ. Тэгээд тэр балжинамын одоо миний дургу хүрэхүүц хийсэн үйлдэлийг би одоо яаж орчуулж байгаа юм тийм ээ. Одоо ихэнх хүмүүс одоо балжинам намайг ямар нэг байдлаар ингээ миний дургу хүрэхэд ихэнх хүмүүс юу гэж ханддаг вэ гэхээр балжинам намайг доошоо хийж гин, балжинам намайг доромжилж гин, балжинам намайг хохироож гин гэсэн иймэрхүү тайлбар гаргаж ирдэг. Тэгтэл яг үнэндээ бол одоо ер нь хүнийг нэг би энийг нэг стан навсаатал доошоо хийнэ тэ энэнийг би станаар амар хорлчоо аднэр гэж явдаг хүн бол ер нь ертөнцид аюу ховор тэ за би бол ер нь яг одоо байдгал байх л та одоо би бол амьдралдаа ер нь үнэхээр одоо ингээд намайг ганцруугаа би ста энэ ганцрууг би ста нэг доромжлоотхий би ерөөсөө ганцрууг нэг хорлоотхий нэр гэж ингэж явдаг хүнтэй би ер нь амьдралаа харалтж байгаагүй.
надад тэгж санагдаж байгаа бол одоо Балжиноо намайг хорлох гээд байна, Балжиноо намайг доошоо хийгээд байна гэж надад бодол төржил байгаа бол энэ бол ихэвчлэн бодиттой биш. Энэ бол одоо миний нөгөө нэг нарциссист хандлага, миний тэр одоо эго хөндөгцнөөс болж л би нэг буруу л орчуулж харж байгаа. Тийм ээ? Тэгэхээр би одоо яах нь вэ, тийм ээ? За одоо ингэж нэгдүгээрт өөрт төрж байгаа энэ мэдрэмжүүд, энэ дургуутсал, энэ бүгдийгээ би одоо ингэж үргэлж шүүж, хянаж энийг яг зөв байдал дээр аваачих хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо миний нарциссист хандлага бол яадгүй гэхэлэр бид нар бүгдээ мэдж байгаа ш. Би надад сайн хүнийг би сайн хүн гэж боддог, надад жоохон дургүй юм шиг хүнийг би муу хүн гэж боддог. Тэгэл би тэр одоо энэ хүн надад жоохон дургүй юм шиг байна лээ гэхэлэр би тэр хүнээс энэ хүн ямар муу хүн болох тухай бүх баримтыг олж гаргаад тэрний баталгааг би дандаа олж хардаг. Тэгэхээр эн чинь яг нөгөө нэг бодит амьдрал дээр тэр хүн муу хүн гэсэн үг ш. Энэ бол миний одоо нарциссист хандлага тэр хүнийг би муу болгохыг баталж олж хараад байгаа миний өөрийн буруу хараа хандлага байгаад байгаа. Тэгэхээр бид нар одоо даруй байна гэдэг бол нэгдүгээр за миний болвол ингэж аливаад хандах хандлага бол маш их алдаатай байдгаа. Тийм ээ? За одоо би одоо ингээд өөрөөсөө асуун тийм ээ. За би ер нь яагаад энэ хүн яагаад ер нь надад таалагдаад байгаа юм? Тэ? Эсвэл энэ хүнд яагаад би одоо энэ хүнд яагаад ер нь жоохон дургүй байгаад байгаа юм? Тэ? Юунаас болоод? Тийм ээ? Тэгээд тэр төрж байгаа мэдрэмжийгээ би одоо ингэж дандаа яг ёроолд нь хүртэл өөрөө ухаж ойлгож бас түүнийгээ зас залруулж байхгүй бол та бидний тэр одоо энэ хүн сайн хүн, энэ хүн муу хүн, энэ үйл явдал сайн, энэ үйл явдал муу гэж хандж байгаа хандлагууд маань дандаа алдаатай буруу байдаг. Та нар яг нэг тийм нэг тосгонд байсан нэг гэр бүлийн тухай нэг үлгэр сонссон шүү дээ. Яг одоо ингээд дорн дахинд бол буддистууд манай юугаар гээд нэг тэгж ярьдсан байлээ. Кристиан хүмүүс бас өөрөөр ярьдаг. Яг нэг ижлэхэн үлгэрийг. Тэгээ тэр нь юу гэхэлэр ингэж байгаа. Нэг тосгонд одоо нэг хүүтэй нэг хүн амьдарч байсан гинэ. Тэгээд нэг билүү адуутай нэг морьтой байсан юм байна л да. Айгу сайн морь. Тэгээд нөгөөдхийг ингээ хүмүүс чи зарцалтаа гэдэг нөгөө чинь зардгүй байж л те. Тэгээ нөгөө моринд нь ингээд хүмүүс айгу шохорхоод байдаг. Ганц сайн морьтой ганц хүүтэй л хүн байгаа тань л да. Тэгс нэг өдөр нөгөө морин алга болчих. Тэгээ морин алга болоод олддоггүй. Тэгсэн тосгоноороо ирсэн гэж байгаа байхгүй. Яста ямар гайтай юм болов, ямар муухай юм болов, ямар харамсалтай юм бэ? Хайрын морь гэл те. Тэгэл нөгөө хүн болохоор за тийм ч гэж магадгүй үгүй ч гэж магадгүй. Тэ? гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгээ хэд онжсэн чинь нөгөө алга болсон сайн морин 10-аад морь дагуулж хүрээд ирсэн гинэ. Тэгсэн чинь тосгоноороо бөөн баяр цуглаад дахиад гөөмөн сайхан юм боллоо. Гөө чи гөө маацтай юм аа. Өстой нэрээ сайхан юм аа гэл тэ. Тэгсэн нөгөө хүн тийм ч байж магадгүй үгүй ч байж магадгүй. Тэ? Тэгээд байжсэн чинь ирсэн морин дотор амар мундаг нэг сайхан морь байна гинэ. Тэгсэн нөгөө ганц хүн нөгөө морийг нь сурах гэж хагаад мориноос нь унаад хөлөө улаач гинэ. Тэгэл тосгоноороо дахиад л өстой ямар мохоо гайтай юм болоо. Хайрын хүүхдээ чи хөлөө гурчлаа. Ганц хүүхдээ чи хөлөө гурчлаа. Гомон гайтай морь юм аа гэлтгс нөгөө хүн тийм ч байж магадгүй үгүй ч байж магадгүй. Тэ? Тэгээ хэд онжсэн чинь одоо тэр хавцаанд дайн тулаан болоод бүх айлуудын хүүхдүүдийг цэрэг татсан чинь нөгөө айлын хүүхэд нь нөгөө хөлн угуурхаа учраас цэрэгт яваагүй гэнэ. Тэгэл тосгоноороо цуглаа гой чигөө маацтай юм аа гэл тэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ түүхээс юу харагдаж байна юм бэ? Бидний амьдрал тохиолдож байгаа муу гэж надад харагдаж байгаа үйл явдал дандаа муу биш. Бас миний амьдрал тохиолдож байгаа энэ сайн гэж харж байгаа үйл явдал дандаа сайн биш. Тийм ээ? Тэгэхээр бид нар ерөөсөө тэр одоо бид нар өнөөдөр одоо яг Бурхны өмнө зөвөр амьдрий. Яг итгэлтэй одоо ингээд амьдралдаа зөв хандлагаар хандаж сурья гэвэл өөрийн нүгэлт мөн төрхийн энэ алдаатай буруу талыг маш сайн таньж мэдж бас түүнийг жолоодож сурах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл бид нар амьдралдаа тохиолж байгаа энэ мөн сайхан үйл явдал шүү. Энэ мөн муухай үйл явдал шүү. Эсвэл энэ хүн сайн хүн шүү. Энэ хүн муу хүн шүү. Энэ хүн надад сайнаар хандлаа. Энэ хүн надад муугаар хандлаа гэдэг яг үнэндээ тийм ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Тийм ээ? Яагтвэл надад төрж байгаа мэдрэмж болвол дандаа зөв биш. Тэгэхээр бид нар өөрт байгаа энийг хүний одоо нүгд мөн төрхийн энэ хандлагыг бид нар маш сайн мэдээж өөрийн бодлыг өөр төрж байгаа одоо надад төрөөд байгаа тэр мэдрэмжүүдийг үргэлж анхаарч, шалгаж, засаж, залруулж тэр тусмаа одоо ингээл бид нар амьдралд явж яснаар үгүй энэ хүмүүс айгүй муухай хүн, энэ айгүй балиар хүн, энэ айгүй одоо ингээл те хорон хүн гэл бид нар ингээл хүнд янз бүрийн ингээд нөгөө нэг хаяг тавьж эхэлдэг. Юу гэж хэлмээр байна гэхээр яг үнэндээ шүү дээ амьдралд амар муу хүн гэж бараг байдаггүй. Би хэлж шүү дээ. Ерөөсөө яг үнэндээ ингээд миний амьдралд надтай намайг нэг хорлоотхыг, намайг нэг доромжлоотхыг, ганц зүргийг нэг чадаатхыг гэсэн хүн ерөөсөд харалдаагүй. За яг залуу байхад бол энэ ер нь намайг хорлоод байна, энэ муу өстө дургу үргээд байна, энэ намайг доошоо хийгээд байна гэд би одоо шүд амаа зуугаад амьдрчээсэн үг амьдрчээсэн. А тэгвэл яг яваад амьдраад харсан чинь ер нь тийм байдаггүй. Лавл надад тааралдж байгаагүй. Тэгэхээр тэр чинь юуг харуулж байна гэхээр өнөөдөр надад төрөөд байгаа энэ мэдрэмжүүд бол ихэнх нь худлаа шүү. Тийм байдаггүй юм шүү. Тийм ээ? Бас амьдралд одоо энэ мөн сайхан үйл явдал боллоо гэд амьдралдаа харж исэн үйл явдал зөндөө байна. Тэр болгон тийм сайхан бас байгаагүй. Тэр болгоноос сайнны үр жимс гараагүй. Тэр одоо энэ амьдралд одоо энэ мөн хэцүү муухай үйл явдал боллоо гэсэн тэр болгоноос бас дандаа муугийн үр жимс гараагүй. Тийм ээ? Би одоо ингээд аваар осолд ороод л одоо би бол өөрийнхөө амьдралд харахтаа миний амьдралд хамгийн муухай, хамгийн хар өдөр, хамгийн таагүй үйл явдал тохиолдлоо гэж олон жил бодож амьдэрсэн. Тэгээ би өнөөдөр харахтаа за энэ бол намайг бурхан дээр авчирсан юм аа. Тэгэхээр тэр тохиолдсон тэр аюул осол болвол ерөөсөө хамгийн муу үйл явдал биш л байсан. Тийм ээ? Тэгэхээр бид нар энэ хүний энэ нүгэлт мөн төрхийг, хүний энэ сул дорой байдлыг, та бидний бодол санааны энэ алдаатай байдлаа би маш сайн мэдэж үүнийг үргэлж хянаж, засаж, залруулахад суралцах хэрэгтэй юм аа. Тийм ээ? Тэгээд одоо тэр даруй байх гэдэг дээр бид нар юу сурсан бэ гэхлээр даруй төлөв байх гэдэг нь өөрийгөө жижигрүүлэхийг хэлж байгаа биш. Харин өөрийнхөө тухай бодхоо басгахыг л хэлнэ. Даруй байх гэдэг нь бусдын эрх ашгийг илүү анхаарахыг хэлэх ба даруй хүн өөрсдийгөө үл анхааран бусдад үйлчлэхэд илүү анхаардаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл та бид нар даруй болъё гэвэл хамгийн нэгдүгээр алхам нь уг нь бол даруйхан болъё гэд хэлэх нь бол аюу амархан байна шүү дээ. Амьдрал дээр аюу хэцүү. Тэгээд хамгийн гол нь чи яг үнэнгээсээ даруйхан болъё гэвэл хамгийн дөрөв бид нар юу хийх ёстой вэ гэхлээр өөрийн энэ нүгэлт мөн төрхийн энэ нарциссистик энэ одоо нэг эмзэг эготой энэ өөрийн энэ мөн төрхийг маш сайн таньж мэдэж үнэгээ жолоодож сурах хэрэгтэй. Дараа нь одоо ингэж миний зөв дандаа миний зөв биш бусдын зөв байдаг зөндөө олон тохиолдол. Би бол одоо ингээд өнгөрсөн амьдралаа эргэж хараад за ер нь миний онсноос алдаа нь маш их. Яг үнэндээ тэр тусмаа өдөр бүр ер нь болвол одоо ингээд хинч хизээч одоо би ер нь нэг сайхан өнөөдөр өглөө босч байгаад өнөөдрөөс нэг single сайхан буруу юм хийгээд тахнаа. Өнөөдрөөс та нэг сайхан нүглийг үлднэ гэж босч ирж байгаа хинч байхгүй шүү дээ. Бид нар бүгдээрээ за би өнөөдөр зөвийг үлдээж амьдрын би өнөөдөр одоо нүгэл үлдэхгүй би бурхны өмнө буруу байхгүй шүү л гэж босч ирдэг. Гэхдээ би бол бүтэн өдрөө эргээд харахад за би ер нь бол нэлээд олон бурууг үйлдсэн байна. Энэ дээр би буруу харсан байна. Энэ дээр би буруу шийдвэр гаргасан байна. Үүн дээр би нүгэлтэй сонголт хийсэн байна. Энэ дээр би өөрөө нүгэлт мөн төрөхтөө би захирагдсан байна. Тийм ээ. Тэгэхээр бидний хараа хандлага, аливаад хандах хандлага маш их алдаа дутагдал байгаа. Тэгэхээр үүнийгээ таньж мэдээд бусдыг илүү анхаарч, тийм ээ. Та хүнтэй харилцаа тогтооё гэвэл
Зүгээр л ерөөсөө дандаа миний зөв одоо ингээл өөрийнхөө тэрний толгой дотор өөрийнхөө энэ ертөнц дотор л амьдрах гэж хичээх биш. Харин нөгөө хүний анхаарч сонсдог бай. Нөгөө хүн яагаад ингэж үйлдэж байгааг, яагаад энэ хүнд ямар байгааг үүнийг таньж мэдхэд үүний төлөө сэтгэл зориулахыг л даруй байна гэж хэлж байгаа маа. Тийм ээ? Өөрөөр хэлбэл та одоо хамгийн дөрөв таны эхлэх газар бол таны гэр бүл, таны эхнэр, нөхөр, хүүхэд чинь яг хаана явна? Ямар асуудалтай байна? Юунд санаа зовж, ямар хүнд ачаа үүрч явдаг, тийм ээ? Бидний одоо ямар дотроо буруутай мэдрэмж агуулж явдаг юм, тийм ээ? Ямар ичгүүрийг тээж явдаг юм, тийм ээ? Энэ хүнд өнөөдөр яг ямар байгаа юм? Тийм ээ? Манай хүүхдэд ямар байгаа юм? Тийм ээ? Одоо ерөөсөө эргэн тойрныхоо хүмүүсийг харж, анхаарч, тийм ээ? Тэр хүмүүсийн төлөө алхам хийхийг л даруй зан гэж байгаа. Ганцхан өөр дээр л анхаарад өөр бусдыг анхаарахгүй байж байгаа чинь даруй зан биш, харин бардам зан. Энэ бол бидний нүгэлт мөн төрөхдөө захирагдаж байгаа хэрэг юм аа. Тийм ээ? Ингэж үтсэн. Тэгэхээр бид нар одоо хоёр зүйлийг ярьж штэ. Сүм дотор харилцаа болон хүмүүсийн хоорондын харилцаан дээр бид нар эхнийг хэрэгжүүлэх ёстой хоёр зүйл бол нэгдүгээрт бид нар хайр дотор үннийг хэлж сурыг. Бид нар биеиндээ ингээ худлаа сайдчихгүй тулд, муудчихгүй тулд, тийм ээ, нэгээ өвдөгчихгүй тулд, гомдоочихгүй тулд худлаа яриха, худлаа дүр үзүүлэхэ болёо. Яг үнэндээ бид нар хэнийг ч хуурдаггүй. Хүн надад худлаа хэлж байгааг та зүгээр л зөнгөөрөө мэдэрдэг шүү дээ. Би таны өдөөс харж агаад таныг би өстө сэнгэнтэл магтахад миний хитгэн үгний үзүүр дээрээс л та нар ганцар худлаа ярьж байна. Яг үнэн хэлж байна гэдгийг та нар бид нар зүгээр л өөрсдөө мэдэрдэг. Яг үнэндээ би хүнийг хуураад байна л гэж боддог болохоос хинч хуурдаггүй. Тэрний оронд бид нар хатууч байсан үннийг хайрын дотор биевиндээ хэлэх хэрэгтэй. Ингэж байж жинхэнэ харилцаа үүсдэг. Хоёрдугаарх нь бид нар ерөөсөө ингээд зөвхөн өөрөөрөө дүүрчээд дандаа л ингээд нэг одоо өөрийнхөө мэдрэмжийг дагаж амьдраад байдгаа тийхгүй. Тэр өөрийн энэ хандлагаа бид нар таньж мэдэж, жолоодож, тийм ээ, хямж сурах хэрэгтэй. Тэгээд дараа нь эргэн тойрныхоо хүмүүст бид нар анхаарал, цаг сэтгэл зориулах хэрэгтэй. Үүнийг даруй зан гэж байгаа маа. Ингэж чадвал жинхэнэ харилцаа бий болно гэж. За цааш нь одоо хамт олныг бүрдүүлэхийн тулд бусаддаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хүндэтгэлтэй хандах гэдэг нь бусдын биднээс өөр байдлыг хүлээн зөвшөөрөх, бие биенийхээ сэтгэл санаа ямар байгааг ойлгох, бидний дургүйцлийг төрүүлж буй хүмүүст ч төвчээртэй хандахыг хэлнэ. Ром 15:2-т бид бусдын айдас ба эргэлзээг ойлгон ачааг нь үүрлцэх ёстой хэмээн Библиэд бичжээ. Мөн Пол Титэд хандан Тит номын 3:2-т Бурхны хүмүүс бусдыг хайрлан инэрдэг, хүндэтгдэг байх ёстой гэсэн. За бусдыг хүндэтгэн гэж юу хэлж байгаа юм бэ? Тийм ээ? За бусдыг хүндэтгэн гэдэг нь бол юу гэнэ? Хүндэтгэлтэй хандах гэдэг нь бусдын биднээс өөр байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За бид нар одоо өмнө нь хайрын 5 хил гэдэг ном үзсэн. Тэгээд хайрын 5 хил гэдэг номын ерөөсөө хамгийн анхны үндэс нь юу хэлээд байдаг вэ гэхлээр ингээ хүн болгон өөр одоо материалаар хийгдсэн, тийм ээ? Одоо ингээд төрлөхөөсөө, тийм ээ? За одоо ингээд чимгээгийн хийгдсэн материал бол ямар материал байдаг вэ гэхлээр аав ээжийнх нь өвөө эмээгийнх нь талаас одоо ингээд 200 орчим төрлөх чанаруудыг одоо зан чанартай эсвэл түргэн ууртай хүн байж болно, их яриа хүн байж болно, эсвэл дуугай хүн байж болно, эсвэл маш тайван хүн байж, эсвэл маш сандрууч хүн байж болно. Тийм ээ? Эсвэл одоо юм ойдог, шиддэг, авьяас чадвартай байж болно, тийм ээ? Ингээд гих мэтчлэн ингээд яг генетикийн үүднээс аав ээжийнхаа талаас одоо ингээд бүр өвөө эмээ ингээд одоо аав ах эгч хэн байдیں۔ Тэднээс аваад нийтдээ 200 орчим юм төрлөх зан чанарыг хүн агуулж төрдөг гэж.
Тэгэхээр өөрөөр хэлбэл чимгээгийн хийгдсэн материал, миний хийгдсэн материал угаасаа хоёр өөр. За дараа нь чимгээг нь туулсан амьдрал, миний туулсан амьдрал бас хоёр өөр. Ингээд хоёр өөр хүн байхлаараа бид нар яадаг вэ гэхлээр яг нэг ижлэхэн үйл явдлыг би нэг янзаар харж ойлгодог. Чимгээд өөр янзаар ойлгогддог. Зөвхөн энэ төдийгүй гэр бүл дотор одоо манайх ингээд 7 хүүхэдтэй. Тэгээд одоо ингээд жишээлбэл одоо ингэдэг гин л дээ. Одоо ингээд бид нар нэг аав ээжтэй нэг гэрт одоо нэг л хоол идээд л одоо нэг л ор дэрэн дээр унтаал өсцгөөж байгаа шүү дээ. Тэгсэн чи яг бодит байдал дээр яадаг вэ гэхэлэр миний сэтгэлд одоо ингээд нөгөө нэг тэдэн оны үед манай гэр айгүй сайхан амьдраад бид нар айгүй гоё байсан те гэдэг надаа ийм дурсамж байхад миний эгчид юм уу, миний дүүд юм уу, миний ахад юм уу, үгүй тэр үед айгүй хэцүү байсан, айгүй муухай байсан гэж үлддэг гэж байгаа байхгүй. Ойлгож байна уу? Тэгэхээр яг нэг ижлэхэн үйл явдал, яг нэг ижлэхэн орчин надад нэг янзаар, чимгээд нэг янзаар ойлгогддог гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр тэр хайрын 5 хэлэгдэх номон дээр ерөөсөө бид нар юу сураад байна гэхэлэр уучлаарай ингээд таны эхнэр чинь нөхөр чинь ингээд одоо яг миний саяны дүрсэлсэн шиг тийм ээ генетикийн хувьд шал өөр материалаар хийгдсэн. Амьдралын хувьд шал өөр үйл явдлыг туулсан. Тийм болохоор яг нэг ижлэхэн үйл явдлыг танаа эхнэр чинь нөхөр чинь шал өөрөөр хүлээж авдаг. Та бас шал өөрөөр хүлээж авдаг. Эхнэрийн чинь хувьд, нөхрийн чинь хувьд үгүй энэ хүмүүс сайхан үйл явдал болж байна гэхэд магадгүй танд энэ чинь үгүй энэ айгүй онцгүй байна, энэ айгүй таагүй байна гэж бууж болно. Тийм ээ? Тэгэнгүүт би одоо ингээ харахлаараа ийм муухай юмыг энэ одоо энэнд сайхан санагдаад багт чи одоо тэнийг юм уу балаа юм уу гэд ингээд хэрэгэлтэд маргалдаад яваад байдаг шүү дээ бид нар. Гэтэл өөрөөр хэлбэл бид нар өөр нүдээр ертөнцийг хардаг. Яг нэг ижлэхэн үйл явдлыг бид нар өөрөөр хардаг. Одоо ингээд тим юу байдаг шүү дээ. Одоо ингээд нэг 7 сохор хүн очиод ингээд зааныг барьж үдсэн гэдэг. Тэ? 7 сохор хүн очиод ингээд зааныг тэмтэрч үдсчихэд сүүлийг нь барьсан хүн зааныг хэлж байгаа. Заан гэдэг чи ийм ингээд нөгөө нэг дээс шиг ийм нарийнхан урт амтан байлаа гэх. Хөлийг нь барьсан үгүй тэр чинь ингээд модны гол шиг тийм ингээд ийм бүдүүн амтан байлаа гэх. Бөөрийг нь барьсан үгүй тэр чинь ингээд бүр амар том хатгай айгу сонин амтан байна лээ гэж. Тийм ээ? Тэгэхээр одоо нэг зүйлийг одоо заан гэдэг ганцхан амтныг тэр 7 хүн 7 өөр янзаар харж ойлгогдож байгаатай адилхан бид нар ертөнцид болж байгаа үйл явдлуудад бид нар бүгдээрээ өөрөөр хардаг. Тэгээд тэр хайрын 5 хэлэгдэх номон дээр өөрөөр хэлбэл юу гэж хэлж байгааг бол таны эхнэрийн, таны нөхрийн юу энэ айгүй уур хөрмээр үйл явдал байна. Энэ айгүй дургуун хөрмээр үйл явдал байна. Энэ айгүй сайхан үйл явдал байна гэж харж ойлгодог ойлголцууд нь өөр. Нэгэсэндээ та хоёр тис хоёр өөр хэлээр ярьж байгаа мэт хоорондоо. Тийм ээ? Би одоо орсол огт мэдэхгүй байхад манай жаргаланд Москвад төгсөд жаргаланд надтай орсоор яриад байвал би жаргаланд юу хэлээд байгааг мэдэхгүй шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж гэнэ вэ? Бид нар өөрөөр ертөнцийг хардаг, өөрөөр альваад ханддаг, тий? Уур хилэнгээ миний илэрхийлдэг хэлбэр нэг өөр, манай эхнэрийнх өөр. Баяр хөөрөө би нэг янзаар илэрхийлдэг байхад манай эхнэрийн баяр хөөрөө илэрхийлэх нь бас өөр. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар ингээд яг энэ ертөнцид бидний эргэн тойрны хүмүүс надаас өөр хэлээр ярьдаг гадаад хүмүүс мэт ийм байдгиймаа гэж одоо тэр хайрын 5 хэл номон дээр үз. Тэгээд тэр хайрын 5 хэлэгдэх номон дээр юу гэж хэлж байгаа гэхээр ингээ өөрч гэсэн энэ 5 зүйл болвол одоо тэр бүх хэлэнд ижлэхэн байдгиймаа. Тэгэхээр энэ 5 зүйлийг л хэлээр ярих юм бол бид нар хоорондоо ойлголцож чаднаа гэж бид нар тэр номон дээрээс суралцсан. Тэгэхээр бусдыг хүндэтгэн гэдэг чинь юу хэлээд байгаа юм бэ гэхлээр энэ хүнд энэ тухайн үйл явдал өөрөөр харагдаж байгаа. Өөрөөр ойлгогдож байгаа. Энэ хүн надаас өөрөөр баяр хөөрөө тий баярлах зүйл нь энэ хүний баярлах зүйл нь надаас өөр.
Энэ хүний гуниглах зүйл нь ч надаас өөр. Тийм ээ? Ийм байдаг гэдгийг хүлээн зөвшөөрнө гэдэг бол хүнийг хүндэлж байгаа хэрэг юм. Та нар өөрсдөө одоо зүгээр л гэр бүл дотроос харахгүй юу? За эхнэр нөхрийн хооронд одоо ингээд "Гүй чи ямар тэнийг юм бэ? Гүй чи ийм ойлгодгүй ямар мангар юм бэ?" Тэ? Эсвэл хүүхдтэйгээ ийм яриа марган хэр их болдог вэ? Тийм ээ? Зөндөө болдог. Гүй чи ийм юм ойлгодгүй юм уу? Ийм юм ойлгохгүй, ийм юмд юундаа баярлаад байгаа юм? Ийм юмд юундаа гомдоод байгаа юм? Энэнд юундаа санаагаар унаад байгаа юм? Тийм ээ? Бид нар ингээл хоорондоо ингээд толгилцоол явдаг. Гэр бүл дотор хүүхдүүдтэйгээ, эргэн тойрныхоо хүмүүстэй. Тэгээд бид нар яагаад гэвэл миний нүдээр харж байгаа зүйл л хамгийн зөв. Чамд ингэж харагдаж байгаа бол чамд чи одоо буруу байна. Чи эвдэрхий байна. Чи эсвэл маанаг байна. Ингэж л хандаад байдаг. А гэтэл бодит ертөнцид бидний эргэн тойрны хүмүүс өөр өөрөөр аливааг хардаг. Надаас баярлах зүйл нь минийхээс өөр. Гомдох зүйл нь минийхээс өөр. Тийм ээ? Тэр гомдлоо илэрхийлдэг хэлбэр нь надаас өөр. Баяр хөөрөө илэрхийлдэг нь надаас өөр. Хайраа илэрхийлэх нь надаас өөр. Тийм ээ? А гэтэл би одоо ганцхан хэлээр ярьдаг учраас би яадаг вэ гэхээр би чамд ингэж хайраа өгж байна чи миний хайрыг ав. Хайрлаад байхад яасан хайр ойлгодгүй юм бэ? Чи жоохон мангар юм биш үү? Тийм ээ? А тэгснэ нөгөө хүн чинь надад өөрийнхөө мэддгээр хайр өгөхлөөр би харчаад ингэж хүнийг хайрлд юм уу чи? Тэ? Хайртай хүн чинь ингэдэггүй штэ. Өөрийнхөө хэлээр л яриад байгаа байхгүй. Өөрийнхөө мэддгийг л хэлээд байгаа байхгүй. Хүнийг ингэж хайрладгүй маа. Чи надад хайртай болвол одоо ингэ штэ, тэгин штэ. Одоо намайг ингээ хүндлэн миний далаасан газар далд ороод далсан газар хил гарнаа. Эний чи хайр гэдэм юм аа. Чи ингэхгүй байна. Чи надад лав хайргүй. Ингээл хэрэлдээд үл ойлголцол яваад байдаг. А гэтэл яг үнэндээ бид нар энэ ертөнцид яг таны ярьдаг хэлээр ярьдаг хүн баг байдаггүй. Тийм ээ? Яг таны нүдэнд ертөнц харагдаж байгаа шиг бусд хүмүүст бас харагддаггүй. Тийм ээ? Үүнийг бид нар ойлгох хэрэгтэй. А тэр чинь бусдыг хүндэлж байгаа хэрэг юм аа. Хүндэтгэлтэй хандах гэдэг нь бусдын биднээс өөр байдлыг хүлээн зөвшөөрөх. Бие биенийхээ сэтгэл санаа ямар байгааг ойлгох. Бидний дургүйцлийг төрүүлж буй хүмүүст ч төвчээртэй хандахыг хэлнэ. Сүм чуулган жижиг бүлэг болгонд заавал нэг юм уу түүнээс олон хэцүү хүн байдаг. Эдгээр хүмүүс нь сэтгэл зүйн онцгой хэрэгцээтэй, өөртөө итгэлгүй, бусдад төвөгтэй зантай, хүмүүстэй харилцах чадвар муутай байдаг. Эдгээр хүмүүсийг илүү нэгүүлсэн шаардлагатай хүмүүс гэж нэрийдэж болох юм аа. Бурхан эдгээр хүмүүсийг бидний дунд тэдний болон бидний ашиг тусын тулд зориудаар авчирч тавьдаг. Эдгээр хүмүүс бол бидэнд өсөх, хөгжих боломж олгож бас нөхөрлөлийг шалгах шалгуур болдог байна. Бид эдгээр хүмүүсийг ах дүүшгээ хайрлан хүндэтгэж чадах уу? За ер нь одоо бид нар юмыг өөрөөр хардаг ч гэсэн ерөнхийдөө бидний нэг ижилхэн дургуутсал төрүүлдэг хүмүүсийн жишээг би одоо хэлье тийм ээ. Амар их анхаарал шаарддаг хүмүүс байдаг. Тийм ээ. Ерөөсөө одоо ингээд тэр хүнд яаж ч анхаарал тавьсан эцэж хангалттай биш. Тэ? Тэгээ тэр хүмүүс яадгүй гэхэлэр ерөөсөө л үгүй одоо ингээд за цөмөр ингээд нэг хамт нэг тоглоом тоглоог үгүй яг ингэж л тоглоно гэдээ дайраад байдаг. Тэрүүгээр нь болохгүй л уурлаад дургуцээд байдаг. Тэ? Тэгэхээр тэгтэл одоо ингээд бүр одоо шинжлэх ухааны хийсэн судалгаа байгаа байхгүй. Онцгой анхаарал шаарддаг хүмүүс их байдаг. Тэр хүмүүс тэгж төрдөг гинэ. Дөнгөж төрсөн хүүхдийн ихийнхаа хөхийг хөгж байгаа байдлыг нь хараад энэ хүн бол илүү онцгой анхаарал шаарддаг тийм одоо материалтай төрсөн байна гэдгийг нь хэлж болно гэдэг. Тэгэхээр бид нар одоо эргэн тойрондоо ингээд айгүйх анхаарал шаарддаг те ингээл нөгөө нэг анхаарлаа авч чадахгүй болохоор янз бүрийн айс гаргаад эхэлдэг. Тийм ээ. Танай хүүхдүүд бид нар эргэн тойронд тийм хүмүүс зөндөө байгаа биз дээ. Одоо ингээл
Ерөөсөө тэгэл нөгөө нэг өөрийг нь анхаарахгүй байна гэж мэдрэх юм бол одоо ингээд тэр хүнд чинь яаж юм гэхэлэр би одоо ингээд одоо энэ бус хүмүүс намайг ойлгох ёстой, хүндлэх ёстой, миний хэлж байгаа ярьж байгааг сонсох ёстой, тэгээд анхаарах ёстой, миний хэлж байгаа зөв зүйлсэд санаа нийлж зөвшөөрөх ёстой өдр гэсэн ийм хандлага тэр хүний дотор бий болчдөг. А тэгээд тэрийг нь өгөхгүй байвал дургуун хүрээд тэгээд дургуун хүрэхлээр яадгүй гэхэлэр таныг буцаагаад шийтгэх гэж оролдож эхэлдэг. Таныг буцаагаад өвдөх гэж оролдож эхэлдэг. Тийм ээ? Тэгэхээр ийм хараа хандлагатай хүмүүс бол байдаг. Тийм ээ? Айл гэр доторч байдаг, та нарын ах дүү нар доторч байгаа, найз нөхөд доторч байгаа, магадгүй танай гэр бүл доторч байгаа. Тийм ээ? Байдаг. Сүм чуулганд ч байдаг. За тэгэхээр одоо хэлж штэ. За эдгээр хүмүүс нь сэтгэл зүйн онцгой хэрэгцээтэй. Өөртөө итгэлгүй, бусдад төвөгтэй зантай, хүмүүстэй харилцах чадвар муутай байдаг. Тийм ээ? Өөрөөр нь болохгүй болохоор уурлаад, бохиндаад, хүмүүстэй хэрүүл уруул хийгээд, маргаад, зөрчилдөөд, ингэсэнгүү, тэгсэнгүү гэд давхиж гарч энэ тэнд очиж хүнийг муу хэлээл, тийм ээ? Яг үнэндээ хийгдсэн материал маш их анхаарал шаарддаг. Тэр анхаарлыг нь өгөхгүй болохоор анхаарал нь одоо чи анхаарал өглөөч гэсэн хангалттай байхгүй байх тохиолдол байна. Чи байдгаараа өгөөд байсан ч гэсэн хангалттай биш. Тэгээд надаа өгөх ёстой анхаарлыг өгөхгүй байгаа учраас энэ хүмүүс бол их тэнэг байна. Энэ хүмүүс их муу хүмүүс байна. Тэгээ энэ хүмүүсийг ер нь одоо ингээд шийтгүүл зохистой. Эднэрийг ер нь болвол ингээд яаж би буцааж өвдөх вэ гэд. Алуу хэрүүл маргаан тэр штэ. Тэр нэг хүний хийж байгаа үйлдэл намайг өвдөгдөг. Би өвдөж байгаа учраас тэр хүнийг буцаагаад өвдөх гэж оролддог. Тэгээд бид нар биендээ одоо ялангуяа эхнэр нөхрийн хоорондын хэрүүл бол маш хорон болдог. Ер нь ингээд та нар анзаарах юм бол яагаад гэвэл бид нар бие биенийгээ эмзэг цэгийг мэддэг учраас яг тэр эмзэглэж байгаа зүйлийг нь л олж хэлэх гээд яриад байдаг байхгүй. Ингүүл чи өвдөн гэдгийг мэддэг. Тэ? Тэгээ одоо нэг гэтэл одоо нөгөө Монгол ардын үг гэдэг чинь нэг хагцшгүй сайн хүндээ мартшгүй муугийг битгий хэлээ гэж. Ер нь манай Монгол ардын үгнүүд бол маш их одоо гүнзгий философи шингэсэн, Библийн сэтгэлгээ их шингэсэн үгсүүд байдаг шүү. За тэгэхээр бид нар эргэн тойрон тийм хүмүүс байна. За тэгээ бид нар өнөөдрийн нөхцөлд яадаг вэ? Наадах чи аашнаа тулмаал гин, наадах чи одоо ингээд амар ядаргаатай, наадахтай чи ойртмооргүй байна. Ойртохлоор муудлнаа. Тэгээ наадах чинь одоо ингэчглэр дараа нь наадах чинь одоо ингээ баахан хил ам хэлнэ, баахан хов жив ярина, чамайг дараа нь муулаад явнаа, ядаргаа гэдэл ингээ яваад байдаг. Тэгвэл одоо яаж ийн гинэ? Бурхан эдгээр хүмүүсийг бидний дунд тэдний болон бидний ашиг тусын тулд зориудаар авчирч тавьдаг. Эдгээр хүмүүс бол бидэнд өсөх, хөгжих боломж олгож бас нөхөрлөлийг шалгах шалгуур болдог байна. Бид эдгээр хүмүүсийг ах дүү шигээ хайрлаж хүндэтгэн харилцаж чадах уу? Аливаа гэр бүл дотор бие биеэ хэр ухаантай, царайлаг, эсвэл хэр авьяастай чадвартай гэдгээр нь хэмжин хүлээж авдаггүй. Харин бид бие биедээ харьяалагддаг учраас хүлээн авдаг шүү дээ. Бид гэр бүлээ бусдаас өмөөрч хамгаалдаг. Ах дүүсээ маань нэг нь ялимгүй дөнгөөдөө байж болох ч тэр бол бидний л нэг. Яг үүний адилаар Ром 12:10-т ах дүүсийн хайраар бие биенээ хайрл. Бие биеэ өөрсдөөсөө дээгүр дээдлэн хүндэл хэмээн Библи бидэнд сургажээ. Үнэн дээр бидний хүн нэг бүртэл ямар нэг итгээд эсвэл ядаргаатай зам байгаа. Гэвч хамт олныг бүрдүүлэхийн тулд гишүүн нэг бүрэн тохирохуйц байх албагүй бөгөөд бидний харилцаа нөхрөлийн гол суурь нь бидний Бурхантай харилцах харилцаа юм а. Бид Бурханы дотор нэгэн гэр бүл. Тэгэхээр одоо юу гэж хэлж байна? Танай сүм чуулганд ч байна, таны гэр бүл, эргэн тойронд ч гэсэн ийм ядаргаатай зантай хүн байгаа. Тэгэхээр одоо өнөөдрийн энэ хүний нийгэм бол юу гэдэг вэ гэхэлэр чи хүний сайнтай хандлаад чиний амьдралд байгаа ийм жоох ядаргаатай харилцаануудыг зүгээр ингээд таслаад ингээд тэднээс холдоо явчихаа. Тэд нар чиний амьдралыг хордуулаад чамайг ингээд ядраагаад ингээд хоошин татаад байгаа. Тэднээс ерөөсөө салчхаа гэж сургадаг. Өөрөөр хэлбэл яах нь вэ гэхэлэр би ингээд
амьдралдаа байгаа жоохон таагүй харилцаануудаас шууд харилцаагаа таслаал одоо ингээд салаал хагцж яваал сайн гэсэн хүмүүстэйгээ алдаад л эргэн тойрондоо ингээд амьдрчүүл чи одоо айгу сайхан амьдрнаа гэж өнөөдрийн нийгэм сургадаг. За харин харамсалтай нь харамсалтай нь биш ээ. Библи биднэрт юу гэж хэлж байгаа нэг зан зэрэг чамд тийм сонголт байхгүй шүү л гэж хэлж байгаа. Тэ бурхан надад юу гэж хэлж байгаа гэхээр чиний гэр бүлд чиний одоо сүм чуулганд энэ хүмүүсийг би аваачиж тавьсан юм аа. За энэ хүнийг ойлгож, энэ хүнийг төвчиж, энэ хүнийг хайрлаж суралцах явцдаа чи өсөх юм аа. Та нарын чиний тэр хүнд өгж байгаа хайр, төвчээр, инэрлээс болж тэр хүн ч өөрчлөгдөн. Тэгэхээр энэ таагүй мэд харилцаанууд болвол таны болон тэр хүний төлөө өгөгдсөн юм аа гэж хэлж байна. Тэгээд үүнийг хэрхэн туулах вэ гэдэг дээр хэлж шít. Яагаад гэвэл энэ хүмүүстэй харилцаа чинь чиний бурхантай харилцаж байгаа харилцаа шүү л гэж хэлж байна. Тийм ээ. Тэгэхээр би одоо сая хэлж шít. Одоо та өөрийнхөө гэр бүл дотор байгаа ах дүүсээ харснаа энэ манай энэ дүү айгүй царайлаг, айгүй авьяастай. Энэ дүүгээ би илүү хайрлаад манай энэ одоо ах ерөөс амар ааштай архичин ерөөс энийг баг харилнаа гэдэг сонголт байдаггүй. Харин ч эсэргээр ээж аав хамгийн ааштай, хамгийн бүтлгүү айл гэрт байгаа нэг манай Монгол үгэнд нэг тэгж ярьдаг шүү дээ. Айл гэр болгонд ядаж нэг шавар баар, нэг алтан гургалтай төрдгөө гэж ярьдаг байсан. Та нар тийм үг мэдхүү, тийм ээ? Өөрөөр хэлбэл хүүхдүүд дотор нэг шавар баар байдаг гэж байгаа байхгүй. Ядаж нэг шавар баар. Тэр нь одоо юу гэхээр ерөөсөө хамгийн бүтлгүү ингээд муу сурн архичин юу байдгийг тийм ээ? Дандаа асуудалд орж идэг нэг хүүхэд ер нь болоод байд юм аа гэж хэлж байгаа байхгүй юу? Нэг алтан гургалтай байдаг гэдэг нь нэг нь бол бүр үнэхээр айгүй мундаг хүүхэд бас нэг байна гэж Монголд тэгж ярьдаг байсан. Тэгэхээр надад бол тэгэхээр би алтан гургалдаа авч үзээд шавар бараа гаргаа шийдэж чадахгүй шүү дээ. Нэг гэр бүл юм чинь, тийм үү? Яг түүнтэй ижилхэн бурхан биднэрт юу гэж хэлж байгаа гэхээр за чиний эргэн тойронд энэ шавар баар мэт хүмүүсийг чи хайрлж сурахад харин энэ хүмүүстэй илүү анхаарлыг тавьж энэ хүмүүстэйгээ харилцах харилцаан дотор чи өөрөө өсч үндийн тэр хүн чинь бас түүгээр чиний харилцаагаар дамжуулан эвэгдэхийн тулд чиний амьдралд би авчирч тавьсан. Тийм ээ? Бид нар өмнөх хичээлүүдээр зөндөө ярьжсэн шүү. Би өөрийгөө айгүй мундаг шудраг хүн гэж бодож болно. Би ер нь тэгж бас ер нь жоохон бодох гээд байдгийн. За, гэхдээ би түрүү хэллээ шүү дээ. Бид нар бүгдээрээ жоохон нарциссист та. Тийм болохоор бид нар дандаа өөрийгөө ингээд айгүй гойчилж хардаг. Бус хүмүүсээс дандаа мууг нь хардаг, өөрийгөө дандаа гойчилж хардаг бид нар. За би бол ер нь айгүй зөв шудраг хүн шүү. Би бол ер нь ер нь бол айгүй зөв шудраг сайн хүн гэж би өөрийгөө боддог байж болно. Жохон тэгж итгэдэгч байж болно. Гэхдээ яг үнэндээ би тийм зөв шудраг хүн үү үгүй юу гэдгийг Бабушенко гэдэг хэлж хүүхэд болгоно сайн сайхан аалуу зөндөө байдаг шүү хаа тийм ээ. Зүгээр би зүгээр нөгөө Монголд ардын тэр үгийг л хэлж байхгүй юу. Гэхдээ танай гэр бүл байхгүй байлаа ч гэсэн чиний эргэн тойронд ийм асуудалтай харилцаа, асуудалтай хүмүүс бас зөндөл байгаа шүү дээ. Тэрийг хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр би өөрийгөө би амар зөв шудраг айгүй сайн хүн шүү гэж итгээд бүр өөрийгөө айгүй шүтээд амьдраад байж болно шүү дээ. Яг үнэндээ миний тэр би айгүй зөв шудраг сайн хүн үү үгүй юу гэдгийг ямар нөхцөл байдал яг жинхнээсээ харуулдаг вэ гэвэл миний зөв шударгыг юу харуулдаг вэ гэвэл бурууг үлдчихэд надад ашигтай байхаар ийм нөхцөл байдал намайг яг жинхнээсээ зөв шударг үгүй юу гэдгийг л харуулдаг. Миний бусдыг би үнэхээр хайрладаг хүн шүү гэж би өөрийгөө бодож ирсэн ч гэсэн үнэхээр хайрламааргүй хамгийн ядаргаатай хүнтэй миний хэрхэн харилцаж байгаа л намайг хайрладаг хүн үү хайрладаггүй хүн үү гэдгийг л харуулдаг. Тэр
одоо бурууг үйлдэчихэд надад ашигтай байхаар нөхцөл байдал дотор зөв сонголтууд хийж явж ийж би сая жинхнээс зөв шударга болдог. Бас хайрлахын аргагүй айгүй ядаргаатай харилцаанууд дотор төвчээртэй явж тэр хүмүүсийг хайрлж сурж иж л би бусдыг хайрладаг хүн болдог. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар бусдыг ойлгож тэр одоо бидний амьдралд тааралдах тэр хүмүүстэй хүн болгоныг ойлгож хайрлж сурах нь бидний бурхны өмнө хүлээсэн үүрэг юм аа. Тэгээ үүнийг хийж байж бид нар одоо өсч өндийнө. Бидний сүнслэг өсөлтийн, зан чанарын өсөлтийн одоо тэр амьдралын хэр зэрэг одоо зөв хүн болж төлөвшөх түлхүүр бидний амьдралд байгаа сайн хүмүүсээс илүү тэр хэцүү хүмүүстэй харилцах харилцаан дотор л оршдог. Бид нар амьдралдаа байгаа сайн хүмүүсээс бид нар сайн нөлөө авнаа. Хэцүү харилцаанууд дотор тэр харилцаануудын төлөө тэмцэх явцдаа л бид нар яг тэр ариун сүнсний 9 үр жимсд өгүүлсэн тэр зан чанарууд бүрлдэж бий болдог. Бусдад хүндэтгэлтэй хандах нэг гол түлхүүр бол тэдгээр хүмүүс чухам ямар учраас ийм зан авир гаргаж бөөг ойлгох явдал. Тэдний амьдралын түүхийг судал, та тэдгээр хүмүүс чухам ямар амьдралыг туулсныг мэдсэний дараа тэднийг илүү ойлгоно. Тэднийг мөн болоогүй байна даа гэж бодхоос өмнө тэд зовлон байж гараа одоо тэднийг мөн болоогүй байна даа гэж бодхоос өмнө тэд зовлон бэрхшээлээ туулан хэр хол явж чадсныг нь хар. Бусдад хүндэтгэлтэй хандах бас нэгэн түлхүүр бол бусд хүмүүсийн эргэлзээ айдсыг анхаарч үзэхгүй юм а. Та ямар нэг зүйлээс айхгүй байх нь энэ айдас бусдад байж болохгүй гэсэн үг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс бусдад шүүмжлэгдэж, шүүгдэхээс айхгүйгээр өөрийн айдас эргэлзээний тухай хуваалцдаг болсон цагт жинхэнэ хамт олон бий болдог. Тийм ээ. Бид нар одоо ингээд сая түрүү үлзээд дурдсан тийм ээ. Тэр амраа одоо манай жүжигчин итгэгчтэй амраагийн хийсэн тэр шалз гээд киноны тухай ярьж хахад тийм ээ. Тэр кинон дээр ингээд киноны ихэнд ингээ харах юм бол тэр одоо ингээ трансценд өссөн тэр залуучууд одоо ингээ өр барагдуулах албанд явж байна. Тэгээд очиод тэр өрийг нэхэж авахын тулд тэр хүмүүсийг маш харгисаар одоо ингээд хутгалж байна. Одоо нохоог нь аваачаад микровейвд хийчихэж юм тийм ээ. Ингээ харах юм бол амар харгис хатуу харагдаж байгаа. Тэгээд бид нар бол ийм хүмүүсийг эдгээр бол айгүй муухай нийгмийн хог шаар гэж нэрлэдэг. Тэр хүмүүс трансценд өсөөд тийм ээ хизээж хинч тэднийг хайрлаж байгаагүй. Тэгэд бусдаас хайр авж байгаагүй хүн бусдыг хайрлаж чаддаггүй. Тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүсийг тэр трансценд өссөн ингээд ерөөсөө трансцендасаа гараад шоронгоор яваад ингээд явж байгаа залуучууд юм байна гэдгийг харахад тэр хүүхдийн тэр одоо трансценд өсөж байгаа амьдралын нэг жоохон зурвас хэсгийг хараад за энэ хүний ингэж ерөөсөө бусдыг хайрлахгүй юу ч бодохгүй ингэж зоддог нүддэг хутгалдаг тийм ээ буудаж байгаа эднэр бол ерөөсөө ойлгогдож байгаа. За энэ хүн чинь хизээж хинч энэ хүнийг хайрлаж байгааг тийм ээ. Тэгэхээр бид нар өөрөөр хэлбэл сая юу гэж хэлж байна тийм ээ. Бусдад хүндэтгэлтэй хандах нэг гол түлхүүр бол тэдгээр хүмүүс чухам ямар учраас ийм зан авир гаргаж бөөг ойлгох явдал. Амьдралдаа авсан шархнаас болоод яг түүнтэй төстэй үйл явдал гарч ирэхэд маш олон хүн одоо ингэж стресст ордог, депресст ордог. Бид нар тэрийг хөдөлгөөс хараад чи одоо ийм юмд стресст ороод багтаад ийм ойлгохгүй багтаад ингээл бид нар биеийн рүүгээ дайраад байдаг. Гэтэл яг үнэндээ тэр хүн чинь тэгж стресстэй, депресстэй гэж жагаад стресстэй, депресстэй байгаа биш шүү дээ. Өөрийн эрэхгүй тэр хүн тохиолдож байгаа үйл явдал. Тэгээд үүнийг ойлгож хүлээж авна гэдэг бол биднэрт бусдад хүндэтгэлтэй хандж байгаа хэрэг юм аа. Та бусдад хүндэтгэлтэй ханддаг байж ич таны амьдралд харилцаанууд бий болно. Дараачих нь хамт олныг бий болгоход бусдын нууцыг хадгалдаг байх хэрэгтэй гэсэн.
халуун улаанаар хүлээн авч байгаа нууцыг чинь цаашид дэлгэхгүй. Итгэмжит орчинд л хүн өөрийн хамгийн гүн шарах хэрэгцээг хийгээд алдаа дутагдлынхаа талаар илэн далангүй ярьдаг. Тийм ээ? Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо за би одоо Балжинам дээр очиод Балжинам би одоо ингээд нэг ийм муухай юм хийжсэн, ийм нүгэл үлдчихсэн. Би одоо ингэж одоо муухай хулгай зэлгийг хийжсэн ингээд би одоо Балжинамд ярьсан чинь одоо би амар итгэхэд өөрийнхөө одоо ингээд амьдралдаа тээж явж байгаа. Бид нар одоо Эдгэрлийн баяр хөөр ном дээр ярьсан шүү дээ. Таны тэр сэтгэлдээ тээж яваа буруутай мэдрэмж, тэр одоо хүндүүр мэдрэмжүүд, таны тэр тээж яваа ичгүүрийг та хүмүүсийн өмнө нээж хэлж байж л эдгэрдэг. Тэрнээс үуч зүгээр л би өөртөө за би айгүй муухайсан уучлаарай бурхан минь гээд тийм амархан идэгдэг. Үүнийг бид нар нээж хэлэх ёстой. Бүр ингээд амаараа нээж хин нэгний өмнө үүнийг нээж ярьж байж л сая биднээс тэр одоо нөгөө нэг тэр буруутай мэдрэмж тэр ичгүүр бид нар чөлөөлөгддөг юм аа. Гэж одоо бид нар сурсан тийм ээ. Тэгэхээр би одоо Балжинамд очиод үүнийг ярьсан чинь Балжинам маргааш хавийн хүн тараагаа хийцэн байвал тэгээд ихэнхдээ одоо хүний амьдралын түүхэд тухайн болсон үйл явдлыг олохдоо яг түрүүчийн миний хэлсэн шиг өөрөөрөөр ойлгож хүлээж авдаг. Өөрөөрөөр тайлбарладаг. Тэгээд ерөөсөө тэр жинхэнэ бодит шалтгаан, жинхэнэ үйл явдлыг нь ойлгохоос илүү баахан гажуудсан, домог, шүүсэн, шүүмжилсэн ийм л яриа хүмүүсийн ам дамжиж явдаг. Тэгэхээр хэрвээ та хэн нэгэнд одоо бус хүний нууцыг, бус хүний хүндүүр байдлыг хүндлэн хадгалж байж л харилцаа бий болно. Тийм ээ? Гэхдээ бусдын нууцыг хадгална гэдэг нь ах дүүс чинь гим нүгэл үлдэж бөөг мэдсээр байж энэ талаар дуугүй өнгөрөхийг хэлэхгүй. Бусдын нууцыг хадгална гэдэг нь тухайн бүлэг дотор яригдсан зүйл тэр хамт олон дунд л үлдэж тэр дотроо л шийдэл олоход нь туслах ба. Харин яригдсан зүйлсийн талаар гадагшаа бусдад хов болгон тараахгүй байхыг хэлнэ. Тийм ээ? Би одоо Балжинам дээр очиод за Балжинамаа би одоо ингээд бүр нэг юм хулгайны донтой юм аа. Яг жигнэс хулгай гэдэг чинь амар донд болдсон шүү дээ. Та нар мэдгүй ер нь дэлгүүрээс ороод нэг юмыг одоо $50 юмыг та ингээд хулгайлаад аваад болчих юм бол дараа нь та юм хөдөлж авч чадхаа болчихдог байхгүй. Үнгүй авчиж болох юм чинь. Тэгэд одоо дахиад $50 юм төлж авахлаар та бараг тэнд монжуулаад байгаа юм шиг санагдаад байдаг. Тэгээд одоо хулгай хийхлэрч хүн амар их догдлон штэ. Одоо ингээд айн сандар нь тэгж жагаад зүгээр аваад гараад ирэх юм бол таны сэтгэл айгүйх тийм ингээд нэг том ажил бүтээсэн юм шиг таашаал төрдөг байхгүй. Тэгэхээр тэрэнд чинь угаасаа ингэж хүнийг хулгайд уруу татагдах сэтгэл зүйн үндэс угаасаа байгаа байхгүй. Тэгээ би одоо Балжинамд очиж би одоо ингээд хулгай хийгээд болдгоо маа. Тэгээ ерөөсөө чадахгүй байна гэдэг. Одоо бүр тийм нөгөө нэг одоо хулгай бол донтой гэд Монголд тийм яриа ярьдаг шүү дээ. Одоо нэг хулгайч хүн ингээд айлд очиж унтаад айлаас нэг хулгайчмаар санагдаад болдгоо нэг донтцсон юм чинь нөгөө хүн чинь. Тэгээ сүүлдээ ингээд босоод төлийг нь аваад өөртлөөд унтсан чинь 50 унтсан гэж аахгүй. Одоо нэг юм хулгай хийцэн тий. Тийм яриа хүртлээ байдаг ш та нар сонсч байсан уу тий. Тэгэхээр би одоо Балжинам очиж би ингээд хулгай хийгээд байд юм аа гэд би нууцаа илэрхийлэхлээр Балжинам сонссноо тийм үү гэд орхичихгүй гэж хэлж штэ ганцөргөө. Хулгай хийх чинь буруу. Чи наадах дээрээ одоо ингээд шийдвэр гаргаа тий. Одоо наад хулгай хийдэг энэ зуршлаа одоо яаж давж гардیں тий. Чи хулгай хиймээр байвал одоо энэ тэнд өөр нэг юм аваад явж тэгснээр одоо айлд орчоод тий чимгийгэнд орчих юм хулгай гэд хэмээр санагдаад байвал нөгөө нэг 100 төгрөгөө ил гаргаж тавьж байгаа тэрийг сэмгээ аваа кармалчих тийм ээ. Айлаас хулгай хийгээгүй шүү дээ. Тэр хулгай хийдэг донгоол одоо нэг ямар нэг байдлаар одоо жолоодж сурах гэдэг шүү дээ бид нар. Тийм ээ. Тэгэхээр одоо Балжинам намайг зүгээр сонсчоод тийм үү ганцөргөө гэж орхихгүй гэж хэлж штэ. За тэгвэл тэр чинь бас дуугаа өнгөрч болохгүй. За болохгүй ганцөргөө. Наатахаа одоо ямар нэг байдлаар чи заавал янзлах ёстой шүү. Болохгүй бол чи одоо бүр ингэ сэтгэл зүйж эмчид оч. Бид нар бол ер нь ингээ хулгай хийж байгаа хүмүүс
Эсвэл одоо ингээд ер нь хулгай хийхин дэлгүүрээс одоо ингээд дандаа юм хөдөлж аваад байдаг гэдэр чи бүгдээрээ нэг сэтгэл зүйн урхагтай юм шүү дээ. Ер нь төстэй их усүрүүд нь тийм ээ тэр зүйлийг авахлаар нэг танд тодорхой хэмжээний таашаал төрдөг учраас л та яваад байгаа байхгүй юу? Зүгээр л нэг шунал биш тэр чинь тийм ээ. Олон талаар одоо хүний сэтгэл зүйн ингээд цааталтаа байгаа хүндүр мэдрэмжийг хөнгөлөх арга хэрэгсэл болдог тийм ээ. Тэгэхээр ийм зүйлсээр бид нар одоо бие биендээ нэгдүгээр одоо яг чин үннээ өгүүлдэх хэрэгтэй. Тэгээд тэр сонсож байгаа хүн нууцыг хадгална. Үнэхээр буруу зүйл байвал бас бурууг нь хэлж чаддаг байх ёстой гэж. Бурхан хов живийг тэр тусмаа хэн нэг хүний төлөөх залбирлын сэдэв нэрээр бусдад хов жив тараахыг үзэн яддаг. Сургаалт төгс 16:28. Бурхан хов живийг хорон муу хүмүүс тараадаг ба хов жив нь асуудал үүсгэж нөхрөлдийг салгадаг гэжээ. Хов жив үргэлж хэн нэгнийг шархлуулж хүмүүсийг талцуулж нөхрөлдийг сүйтгэдэг ба Бурхан биднийг Христ итгэж дунд хагарал үүсгэж буй хүмүүсийг үргэлж зогсоож байх хэмээн маш тодорхой тушаасан байдаг. Тэдний хагалан бутаргаж буруутгавал тэдгээр хүмүүс уурлаж сүм чуулганыг орхиж эсийн бүлэгт явхаа болж болох боловч сүм чуулганы нөхрөл нь хэн нэг хүнээс хавгүй илүү чухал билээ. За энэ бол бас одоо яг сүмд байдаг зүйлээ. Бид нар түрүү ярьсан тийм ээ одоо ингээд сүм гэдэг нь ерөөсөө тийм ариун дандаа цагаан сайхан хүмүүсийн цугладаг орчин биш ээ. Тийм ээ энэ бол нүгэлтэй хүмүүсийн очиж эдгэрдэг газар. Тэгээд сүм дотор ховжиг одоо ярьдаг, тараадаг хүмүүс ер нь бол дандаа байдаг. Тэгээд бас тэрэн дотор одоо ингээд залбирлын сэдв нэрээр одоо хүртэл ингээд биений нууцыг тараах үйл явдал байна. Одоо ингээд би яадгийн тийм ээ. Би одоо чимгээд очиод за ингээд чимгээ манай гэр бүлийн төлөө залбирч өгөөрэй. Одоо манай эхнэр өтөр муудалцаад салахгүй байна гэд хэлсэн чинь чимгээ маргааш нь гараад сүмийнхэнд нэг ганцрэг шигөө орчоод ерөөс хэрэлдээ салахгүй байна гэд тамин залбираарай гэд байгаа юм шиг мөртлөө яг үнэндээ бол хов тараагаад яваад байгаа хүн байхгүй тийм ээ. Ийм үйл явдал сүмд яг үнэнгээсээ байдаг. Танай сүмд байдаг юм үгүй мэдэхгүй. Ер нь бол одоо тохиолддог зүйлс. Тэгэхээр үүнийг хийж болохгүй. Ийм зүйлс хандлага байх юм бол бид нар ерөөсөө энийг зогсоох хэрэгтэй. Ер нь бол одоо яг иймэрхүү хортой хандлагаас бас бид нар сүмийг хамгаалах ёстой гэж хэлж байна. За сүүлчийнх нь хамт олныг бүрдүүлэхийн тулд байнга уулзаж байх ёстой. Жинхэнэ харилцаа нөхрөлдийг бий болгохын тулд эсийн бүлэгтээ тогтмол явж тэдэнтэй байнгын харилцаатай байх ёстой. Аливаа харилцаа бүү болоход цаг хугацаа шаарддаг. Библи бидэнд Еврей 10:25 зарим хүмүүс шиг хамтран цуглахаа болилгүй. Харин ч бие биеэ урамшуулан байнга хамтдаа цуглацгаая гэсэн. Бид бие биетэйгээ уулзахыг зуршил болгох ёстой. Зуршил гэдэг нь хаяа үйлддэг зүйл биш бөгөөд харин байнга тогтмол хийгддэг зүйлийг хэлнэ. Хүмүүстэй гүн гүнзгий харилцаа тогтоохын тулд тэдэнтэй хамт нэлээд урт цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэх хэрэгтэй. Бид ихэнхдээ нэг хүний ярихыг л сонсохоос өөрөөр хангалттай цагийг өнгөрүүлдэггүй учраас сүм чуулганд нөхөрлөл маш өнгөцгөн байдаг. Хамт олон нь хүмүүсийн тав тух дээр уулзмаар санагдсан үйлдэл цугладаг биш, харин уулзаж нөхөрлөх нь миний сүнсний эрүүл мэндэд нэн шаардлагатай гэсэн итгэл үнэмшилээр босгогддог. Та жинхэнэ нөхрөлийг бий болгомоор байгаа бол цугламааргүй байгаа үедээ ч гэсэн уулзах нь чухал учраас л уулздаг байх ёстой. Анхны Христэд итгэгчид өдөр бүр уулздаг байсан тухай Библиэд Үйлс 2:46 өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж айлуудад жижиг группээр бас уулзцгаан эзний зоогийг барьж баяр хөөртэйгээр чин сэтгэлээсээ хамтдаа хоололцохоосон. Нөхөрлөлд цаг хугацааг заавал зориулах хэрэгтэй. Тийм ээ. За тэгэхээр өөрөөр хэлбэл та хүнтэй харилцаа тогтооё гэвэл тийм би одоо одноотой харилцаа тогтооё гэвэл одноотой одоо ингээл 3 сар тутамд болгонд л хөө сайн уу одноо гэд байвал битүүрийн хооронд хэр зэрэг харилцаа бий болох. Тийм ээ. Хоорондоо уулздаг. Яг үнэндээ одоогийн амьдралд юу болж байгаа болохгүй байгаа. Одноо ч гэсэн миний амьдралд би ямар асуудал дээр амьдралдаа ямар асуудал тээж яваа юм. Ямар ачаа үүрч яваа юм.
тийм ээ. Үүнийг бие бинийгээ зүгээр л өнгөцхөн мэддэг биш, өнгөцхөн мэдлдэг, өнгөцхөн ингээд нэг жижигрэн хідэн үгээр хоорондоо ярьж харилцдаг биш. Биднийг энэ Библиэд дэх нөхөрлөл гэдэг бол амьдралаа хувааж хамтдаа амьдрахыг хэлнэ гэж байгаа шүү дээ. Бие биенийхээ ачааг үүрэлцэж. Тэгэхээр ийм харилцааг бий босгоё гэвэл заавал цаг хугацааг зориулах хэрэгтэй. Бие биенийхээ төлөө цаг хугацааг заавал зориулдаг байх хэрэгтэй. Хэрвээ та эсийн бүлэгт хамрагддаг бол эсийн бүлэгтээ Библийн дагуух нөхөрлийн 9 гэрээг дагаасаа гэж хүсэж байна. За бид нар 18 дугаар бүлэг 19 дугаар бүлэгт үтсэн энэ 9 зүйлийг одоо дурдж байна. Бид үнэн сэтгэлээ хуваалцсан. Чин үнэн байдалтай байж бид нар хүмүүстэй харилцаа тогтоодог. Бие биенээ урамшуулдаг. Тийм ээ? Одоо харилцсан бие биендээ. Зүгээр л хүнээс нэг харилцаа авдаг хүн биш, бас бид нар өгдөг байжээс харилцаа бий болдог гэсэн. Гуравтханд бие биенээ дэмжин, нинжин сэтгэлээр хандан, бие бинийгөө ойлгож, уучлдаг. Тийм ээ? Бие биенийхээ одоо ингээд янз бүрийн одоо саяхан дээр хэллээ шүү дээ. Бид нар ингээ хүн болгонд итгээд сонин зам байгаа. Бид нар түүнийг нь ойлгож өнгөрөөж чадна гэдэг бол нинжин сэтгэл юм аа. Нэгээ уучлна. Бид нар энэ ертөнцид нүгэлтэй ертөнцид амьдарч байгаа нүгэлтэй хүмүүс учраас санаатай болон санамсаргүйгээр бид нар үргэлж бие бинийгээ өвтгдөг. Тэгвэл бид нар түүнийг нь уучлж чаддаг байх ёстой. Тэгээд тавдах нь хайрын дотор үннийг ярина. Тийм ээ? Бид нар одоо үнийг энэ 19 дэх бүлэгт сурцлаа шүү дээ. Бие биендээ шударгаар үннийг хэлдэг байх ёстой. Сул талаа хүлээн зөвшөөрн, даруй байх, тийм ээ? Өөрсдийн одоо ийм нарциссистик, ийм эго томтой сул талаа хүлээн зөвшөөрөөд бусдыг илүү анхаарна гэдэг бол даруй зан юм аа гэсэн. Бие биесээ өөр байдлыг хүндэтгэн, тийм ээ? Ерөөсөө хүн болгон надаас өөр. Одоо миний баярладаг зүйл, миний уурладаг зүйл, миний уярдаг зүйл докогоос өөр, тийм ээ? Миний баярлж байгаа зүйлд баярлахгүй байгаа нь доко сонин хүмбэ гэсэн үг ерөөсөө биш гэдгийг бид нар бие бинийгээ өөр байдлыг хүлээн зөвшөөрнө гэдэг бол хүндэтгэлтэй хандж байгаа хэрэг юм аа. Бас биенийхээ нууцыг хадгалан мөн байнга цуглаж, байнга харилцаж, харилцаанд бид нар цаг хугацааг зориулах хэрэгтэй. Та эдгээр жагсаалтыг хараад жинхэнэ нөхөрлөл яагаад маш ховор байдгийг ойлгож байгаа бизээ. Бид өөрсөд дээр л төвлөрсөн. Би даасан байдлаа хайж бусдаа харилцсан хамааралтай болох хэрэгтэй болох нэ. Амьдралаа хуваалцаж амьдрахын давуу тал нь үүний тулд гаргах золиосоос хавьгүй их бөгөөд биднийг мөнхийн улсад хамтдаа амьдрахад бэлтгэдэг гэсэн. За баярлалаа. Ингээд 19 дугаар бүлэг дууслаа. За бид нар санах ишлэн 1-р Иохан 3:16. Христ бидний төлөө амиа өргөснийг ойлгохдоо бид хайр гэж юу болохыг ойлгодог. Түүнчлэн бид ч бас бусд итгэгчдийн төлөө амьдралаа зориулах ёстой гэсэн. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн энэ 19 дугаар бүлэг дууслаа.